Хараарад тулбундаг халамжаарад туллууд яаж Шал тэнийг дуу байна. Хамда аймгаас эмч шинжээч нар ирж байгаа гэсэн тий. Тэ. Амиа хорлолт болгож харагдуулах гэсэн байж болох юм. Шинжээч нарын дүгнэлтийг л хүлээе дээ. Хөрхи хөхөж яас. Өгнөх дуушуутай залуу байсан. Гэрлэх төглөө л гэсэн. Цаад өхөн хотвараачгүй. Арчааг. Ирүү саруул ожиж өөрийгөө өвтгч. Гот охин таяглаа гэдэг ингэн гэж байх уу? Хоо? Энэ агуугаар байхад авгаагаар яах юм бэ? Наад чинь тийм амар асуудал биш ээ. Олон хүчин зүйл нөлөөлнө шүү дээ. Сэтгэл готрал гэж хэцүү өвчин байна. Хүсэн өнөө. Энэ амьдралын хатуу хөтөг давж туулж чадахгүй сэтгэлийн тгээгүүгээр гүлгнүүд байгаа байхгүй юу? Гэхдээ тэгээ одоо яах юм? Энийг охин таяглаа сэтгэлээр унлаа гэж ингэдэг юм бол энд чинь хүн үлдэх шүү дээ. Өө Ахмада. Манай суманд хөхөж амьдралын зорилго болсон залуучууд зөндөө. Сүүлийн 3 сард орсон 2 дахь юм оролт дээрх боллоо. Тэгэхээр яг сард 1.5 хүн амиа оролдох газар байгаа сте.